хүн гэдэг өөрөө биологийн хувьд, тарих мэдрэлийн хувьд юу юм гэхээр яаж өөрчлөгдөж болдог ийм онцлогтой бодгал. Хэрвээ эрэгтэй энерги давуу байжгаад эмэгтэй энерги давуу болмоор ах юм бол юугаа өөрчлөх ёстой юм гэхээр итгэл үнэмшлээ, ухамсаргүйгээр өдөржин шүнжин боддог бодлоо, ухамсаргүйгээр өдөржин шүнжин мэдэрдэг мэдрэмжээ. За тэгээд эний чинь нийлүүлээд юу гэдэг юм гэхээр зан төлөвөө өөрчлөхөд л бид нар энерги эрэгтэйлэг давамгай байжс нэг нь эмэгтэйлэг давамгай болгож болно. Окей, үнэхээр гоё байна багшаа гэж байна. Баярлалаа болроо. Буян нэмэх маань те энерги блокийн талаар тайлбар өгөөч. За окей. Сая хэлсэн штэ зан төлөвөө өөрчилж ийж бид нэр энерги өөрчлөн гэж байна. Гэхдээ ингээ улаан цайн те биологийн хувьд эмэгтэй хүн болж төрчхөөд яагаад эрэгтэй хүн шиг айшлаад байгаа юм? Яагаад эрэгтэй хүн шиг сонголт үйлдэл хийгээд байгаа юм? Яагаад өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдрэхгүй иршүүд болчихсон гэдэг чинь өөрөө энд юу байгаад байгаа юм гэхээр энд энергийн блок байгаад байгаа байхгүй юу? Энергийн блок гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхлээр буруу зуруу итгэл үнэмшил, тэгээ буруу зуруу дадал зуршил, буруу зуруу одоо энэ зан төлөв байхгүй юу? Эн чинь л өөрөө энергийн блок болоод байгаа гэсэн үг. Тэр эмэгтэйлэг энерги нь багтаад байгаа, эрэгтэйлэг энерги нь давмгаалаад байгаа эмэгтэй хүн байх юм бол тэнд ямар асуудал байна гэхээр эмэгтэй гэдэг итгэл үнэмшилтээр нь блок байна. Одоо гэмтэл байна, тэ трама байна. Эмэгтэй гэж өөрийгөө бодоход эмэгтэй хүн шиг мэдрэхт нь саад гацаа болж байгаа тийм трама, гэмтэл, шарах гэх юм уу те байна л гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг.